Facebook буюу нүрэ ном болон олон төрөлдөг энэхүү хэрэглээнд 600 мянган гаруй хэрэглэгчтэйгээр Монгол улс 120 дугаар байрыг эзэлдэг хэмээн намайг ярьж байх зур улам нэмэгцээр байгааг дуулгахад таатай байна. Үүнээс клабын ойл хошуугоо цоройлгож эдсэн хоол бутсан хумсныхаа зургийг даруулж хамаг гой дээрээ тавьчаад би шал царай мотой байгаас гэж бичдэг бүсгүүчүүд 49-ийг эзэлдэг бол сакс хөлбөмбөг улс төрөөс олж найз нөхдөд мартан алаан болдог. Хөрхөн октын зурган дээр өдөр шөнөгүй эцсийн хүчээ шавхан лайк дардаг ирчүүд 51%-ийг эзэлдэг. Олон янзын фэйсбүүкч тунд тоглоомчид, копи төгчид, сенсацлагчид, лайк өгчид гээд 18-аас 34 насны итвэх шарвалтай эрэгчид 70% байдаг юм байна. Харин та тэдний аль нь вэ? Нэвтрүүлэг болгоныг анхаа эхэлдэг энэ удаа би эхлэе гэж бодлоо гэргинд би саналаа. Ямар ч байжсэндээ одоо фэйсбүүкээр ч юм уу ютубээр үзэж байгаа хүмүүстээ зориулаад анхаа 9 дахь дугаараа битээр одоо хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн зочныг бол настан би бол үнэхээр мэдэхгүй мэдэх нэг нь бол мэддэг манай хүн танилцуулах бах те. Тийм. За өөрийгөө танилцуулчихгүй те. За намайг Тэмүүлэн гэдэг. Тэгэл болоо. За Facebook дээр хамгийн том сенсац тарьсан. За хамгийн олон лайк аваад хамгийн сайнаар хэлүүлээд хамгийн муухайгаар хэлүүлээд фэн пэйжтэй болоод өөрийн гэсэн дуу гаргуулаад тий. Хөл бүтэн ийм Facebook-ийн бас нэг амар том чиг хандлагыг бий болгосон энэ зочныг ороосоо гэж олон хүн хүсэж исэн баг. Тэгээ өнөөдөр зочин маань өөрөө хүрээд ирсэн сууж байна. Зочны маань хүмүүс бол Эмили Минаж гэдгээр илүү их мэдж байгаа баг. За тэгэхээр чамайг ингээл анх гарч ирээл те бичлэг алдагдаад их чин царайнд орж. Миний бодлоор чи айгу тийм гоё биетэй охин. Амар тийм секси хот гэж мэд. Чи өөрөө алдвар тавьсан уу? Алдагдсан. Тэр алдагдсан үнийг ярьж байна. Ой, яагачгүй тухайн хүн яг ингээд би тавьсан ингээд өөрөө хэлсэн болохоор би одоо тэр шудраг зангийн нэлээд ч юм уу те. За үрдээ гэдэг юм болчихсон. Чи бол найз руугаа л явуулсан юм ба те? Ер нь бол тийм. Тэгээд амар шудраг байна гэдэг. Тэгээд чаа боломжтой хүн алдагдаад яа би алдсан шүү дээ. За тэгэхгүй. Одоо бол Facebook-ээр бас нэг юм явж байна. Нүцгэн талны өмнө ингээд зураг авалцсан ч юм уу те. Эсвэл лалрын тэнэг цаан гаргачаа ч юм уу. Молго модон чихэрчих шиг те. Чи тэдрийг үзээд юу гэж боддог вэ? Одоо ингээд миний хамгийн анх ингээд бичлэг ингээд цацагдаг те. Тэгэхээр ингээд явж хаад ингээд хүмүүс яагаад надаас ингэ суралцаагүй юм бэ? Яагаад ингээд дахиад бичлэг хийх юм бэ? Тэр нөгөө шүлэг уушч машаал те. Эсвэл нөгөө нэг Тэхийн одоо ингээд нөгөө хэлтсtöний хэлбэрээр нөгөө нэг од болохгүй ядцсан арга юм болов гэж бодож За юу юм бэ лээ? Би одоо энэ YouTube-ээр ч юм уу Facebook-оор ингээд од болох гэж байгаа хүмүүс ингээд нүцгэн шалтан зураг авах ч юм уу янз янзын гаж юм хийдэг ч юм уу энэ бол өөр гэсэн зорилготой. Одоо хүн ам олонтой газар юу яг тийм үйлдэл хийснээр од болох, олонний танил болох те. Тэр хэмжээгээр мөнгө хийх боломжууд маш их гарч ирдэг л те. Монголын нөхцөл байдал арай өөр юм болов уу гэж би ойлгодог шүү дээ. Анхаа жишээлбэл одоо ингээд нэг кино тоглоод ч юм уу кино хийгээд явсан бол манай одоо тэндээ одоо том карьертай те. Ямар ч гэсэн кино хийсэн хүмүүс бол санаа өөр шүү дээ. Мөнгө хийчин. Тэгэхээр Монгол дэлхийн хоёр гэж болж байгаа салгаж ойлгохгүй бол хамаагүй тийм гаж юм хийгээд те. Тэгээ нэг од болохгүй бурууддаг 50-50% тэнцлэж гэсэндээ тэр хүн ямар ч ашиггүй байдаг те. Мөнгө олж ирэх мөнгө нэг баг байдаг. Тийм шүү гэдгийг би бас зүгээр настай хүнийхээ од таавдандаас хэлье гэж бодчих. За тэгээ та яриа яаж шүү дээ. Настай хүн гэж одоо муухай ярьж байна л да. Сайн нэг хүн ингээд автобусанд явж байгаа. 33 10 гацсан байж та. Тэгсэн чи кондуктор "Битээ өгтөрөөд" гэсэн юм байна л да. Тэр бол би ахыгаа тэгж боддог смарт утас шүү дээ. Төгөө. Таны өөрөө настай хүмүүс дүүгийн хийсэн дээр шүү дээ 18-аас 34 насны гээд ахын юу өрөөс байхгүй юм. Тэр чинь төвтэй хэрэглэж хийж байгаа байхгүй. Тэгээ бүр байхгүйдээс хасаа ийдсэн байгаа. Тэр төвтэй хэрэглэж юу Facebook-ээр? итгэлтэй шүү юм. Ер нь байнга авах гэж хэлж байна. Тэгээ таны байнга хэдүү? Байгуу. Миний байнга хэдүү? Одоо миний хувьд бол байнга гэдэг бол өдөр бол. Өдөр тарин давхамжинд өдөр жишээ. Өдөрт одоо ер нь завтай үеэр л авах л доо. Ер нь цаа чин нойр хөдөлгөв чинь гэсэн л аа бас тий. Тийм ер нь завтай үеийн хэдүү удаа авах уу? Тэгээд аль болох боломжтой. Аль боломжтой юм.
тоо байхын байна уу? Би нэг юм тас гэсэн хариулт авах маш хүсдэг байхгүй. Одоо ингээд маш их завтай өдөр шүү дээ. Одоо тэр өдөртөө ямар нэг төлсөн ажиллахгүй. Тийм үедээ болохоор ер нь хвчлэг одоо тал өдрөмж хүмүүс тохиолдол байдаг. Гэхдээ одоо ингээд айгүй завгүй өдөр болохгүй ч. Суухтаа яг юу их вэ? Мистер лайк даа хоо, юм бичгүү, постлгоо энэ ямар тэнийг бэ гэх үү? Бүгдийг л хийн шүү дээ. Тэгээ угаасаа би хэрглэж байгаа юм чинь тэгэл өөрийнхөө тэр бүх одоо онцгой юм чинь ингээд хүснэл хийн шүү дээ. Яг л миний Facebook. Анхаагаас би нэг үг сурсан л та. Пок гэдэг үг. Тэгээ пок гэдэг нь англиар өдөх хатгах гэсэн үг юм байлээ л дээ. Манай хүн бол арай өөрөөр ашигладаг гэж байгаа байхгүй. Таавал юм залуу хүн бүсгүй эрэгтэй хүн те ингээд хүмүүс танилцъя гэл те уцаа өгөөч гэл эсвэл мессежлээ гэл те эсвэл чатлээ гэл залуучуу хамж чинь. Тийм тохиолдолтой. Өдөрт энэ ойролцоогоор хэдэн ирчүүд хандах уу? Заавал өдөр боломж зарим зүгээр дунджаар ингээд үзэх. Амтчаар өдөрт нэг Эмили Минаж хэр Эмили Минаж гэдэг зөв юм бороо юм тэмүүлэх хэрэгтэй юм. мөлөө юм гэсэн. Аха хүмүүс зам Эмили Минаж л гэдэг юм болоо. Яагаад Эмили Минаж гэсэн юм бэ? Яг уу яг Эмили гэдэг бол зөвхөн хоч. Минаж гэдэг бол зүгээр миний дуртай дуучны юм дээр. Тэгээд анх тэр нөө Facebook нэрээ өөрчилж хаад зүгээр дуртай дуучныхаа нэрээр жоохон хөвчлөлтэй байлгахын тулд тэгэж битсэн. Тэрний нэг хүмүүс нэрээ миний нэр ухааны юм болгоод тэрэн дээр нь дөрөв Минажа гэдэг дуудчихсан тийм баг биш. Тэмүүлээ гэдэг. Чи тэр нэр дөрөөлөх гэж хөвчлөлтэй байлгах шийдсэн юм шүү. Эсвэл амар хөвчлөлтэй юм болсон шүү те нэрээ. Чи юу хэр өвчгөн бай. Чи Титаник айлс дээр үс. Би бол яг хамгийн сүүлд нөгөө үнтэй зүрхтэй далаараа шийддэг. Юу би тэр залуу нөхцөл орж ирсэн. Хоёлаа үнцэнтэй зүйл өөр юм шүү те. Залуугийн яг аль хэсгээр орж эхлэхээс өөрч гисэн. Хохоо эсэ. За. Би байсан бол таасан дээрээс татчих байгаа өөрөө сайхан. Тэгж болохгүй юу? Тэр хоёлаа багтаж болох хоёулгаас гарч ирсэн гэж үү те. Ер нь бол багт боломж хангалттай байсан шүү дээ. Яг нөгөө кино фантазиа болохоор тийм. Чи яах вэ? Гарах байсан өөрөө гэж явуулж байсан уу? Вэ чи тэг гаргана шүү дээ. Юу ч тэгэл зүгээр харж байгаа л хөл гэж байхгүй шүү дээ. Тэр тийм бүх юм шиг. Зүгээр тийм олон жил зарахгүй байж усруу шийдчихдэг. Тэр үедээ шийдэхгүй. Хайр сэтгэл чинь тийм ээ бодол шал өөр шүү. Өөр. Тэр үнэн чулуу гэдгээс нь хааж ич болно. Эсвэл тэрний минь барьж исэн чулуу шүү ч гэж тэр хүн хадгалж иж болно шүү. Тийм ээ. Бас тэрхэн тэр өгсөн нэмээ маань өөрөө бас айтайхан баян хүнтэй суугаа зарахгүй тохиолдолч бас байж болох юм. Тийм. Гэтэ кинон дээрээ бол яг хайж байгаа юм шиг мөртлөө яг өмнө дээр бацсан юм шүү дээ. Негативны комментүүд дээр юу гэж боддог вэ? Тэстэ Монголын хамгийн олон эсрэг коммент авсан хүний хувьд хоёрт нь би. Юу гэж боддог лээ. Би тэр хүмүүс яг гайхаад дээ. Зарим нэг хэсэг хүмүүс нь болохоор ингээл намайг одоо бүр юус танихгүй гэл би огт уулзж байгаагүй. Би тэр хүний нэрийг царайг харж байгаагүй. Одоо миний амьдралыг үүрэл тийм. Энэ ингэсэн тэгсэн багтаа ингэжсэн гэжсэн гэдэг л би бүр яхад хизээ тойр танилуу багтаас болчихвоо. Тэг хизээ бас тэр миний амьдралыг мэддэг болчихвоо тий. Одоо нэг бодсон юм шиг энэ яг ингэжсэн багтаа. Яг ийм юм завгт харах царай нэг юм байна. За бас ингэж биччих. Бас ийм л царайтай биш. Ийм хүү л байдаг. Тэг би тэдгэр хүмүүсийн тийм коммент сэтгэл ерөөсөө эмзэгэлдэггүй. Анх эмзэгэлдэг байсан л та гэхдээ одоо яг л тэдний бодол шүү дээ. Одоо хамаагүй тэгж хэллээгээ би тийм болохгүй шүү дээ. Still be in that place. Facebook одоо таны амьдралын хэм юм Тэч биш дээ. Амьдрал Facebook гэдэг чинь хоёр өөр зүйл шүү дээ. тэгээ таны амьдралын салшгүй хэсэг биш юм уу? Салшгүй хэсэг бол биш. Би магадгүй Facebook-гүйгээр амьдрах нас хангалттай боломж байна шүү дээ. Харин ч одоо нэг заримдаа Facebook тэрийг цаг үрээд.
Тэгэхээр тэр хүмүүсийн муулж байгаа ч юм уу, сайлж байгаа юм нь танд хамаагүй биш, хамаатай байгаа юм шүү. Та тэрийг таны муулж байгаа, сайлж байгааг та өөрөө ингэж үзэгчл тийшээ орж байгаа юм шүү. Тэгээд ч та одоо ч гэсэн ороод байгаа юм шүү. Та сая ингэж гэхдээ надад бол тэр огт хамаагүй гэж ярьж байгаа. Тэгээ хамаатай байгаа болохоор чи тэрийг орж үзээд байгаа юм шүү. Тийм бас миний өөрөө хувийн зүйл болохоор бас хин дуртай янз бүрийн бичээд байвал надад ч чийгүү тэр бусад хүмүүс ч гэсэн уншаа юм шүү дээ. Одоо жишээл хин нэг худлаа зүйл бичлэгээд түүнийг одоо өөр хүн харчаад юм байсан. Гэх тохиол байдаг учраас түүнийг нь одоо жоохон харах тийм. Хичээлдээ хэр сайн өгдөг? Өөр хичээлдээ явж байгаа лээ. Айгүй муу. Гадуур явж байгаа хүмүүс таньж нь одоо өөрийн үйл юм биш гэж. Бүгдээрээ мэдээж таахгүй шүү дээ. Яг одоо нэг орнитын хэлж байгаа шүү. Тийм хүмүүс мэднэ. Юу амьдралын өөрчлөлт хэр гарна? Гарсан шүү. Тийм зэвэ мал. Юу хийж байгаа? Одоо магадгүй би одоо тийм хийчихсэн бол энэ сууж байгаа. Хүрээлэн орчноо цэв цэмцэд байлгахыг хүн бүр хүсдэг. Үүнд миний оруулж байгаа хувь нэмэр бол хогийн самт хийх. Одоо та ийм сошиал ингээд юу хүмүүстэй маш олон хүмүүстэй санал бодлыг сонсоод тэгээд танд одоо чинь үе чинь байна нэр чинь тийм гэж жоохон жол сонсогдаа. Ахнаар ч юм уу тэгээд ахнаар ч юм уу арай тийм ахмад хүн айтайгаа санагддаг ч юм уу хэлж ярьж байгаа хүн арай өөр ч юм уу тий санагддаг. Мэдээж өөр сэтгэлтэй шүү дээ. Гэтэ тэрэл боломж юм. Тэрэл өөр гэсэн ертөнцтэй тэрэл таалагддаг. Үеж настай заавал тийм хүмүүс гэдэг юм гэсэн ойлголт байхгүй шүү. Сонсож байгаа үед тэгэхээр үгүй зүгээр л хүн болгоно одоо тэр нь ах ч аюу ч хамаа үеийнхэн ч зүгээр санагддаг гэж байна. Бас бүр хитэрсэн ах бас юм шүү. хитэрцэг арт юм шүү дээ гэж яг хайшаа харж байгаа тэсний сайн харсан мэдэн ч. Тэр сая нэвтрүүлэг хийхээс өмнө буу халжсан. Манай хүүтэйчсэн. Тийм дүүтэйчсэн. Манай хүүтэйчсэн. Би тэр Facebook-ыг үзсэн те. Бидний бод санаа би хизээч юм бодож чадахгүй. Яг тийм бол би имэйл шиг хизээч сэтгэж чадахгүй байхгүй. Одоо тэхийн тулд би маш олон зүйлс суралцах хэрэгтэй. Эмнэлгийн амьдралаа Тэмүүлүү гэж боддог. би анхаагийн орж ирж байгаа юм даа Норо, Габриэл, Эмилия, Имэйти дандаа тийм хүмүүс орцсон да. Тэмүүлүү гэдэг чинь хааны ганц дүү штэ. Би болохгүй гэсэн дөрөндөө. Тэгээ тэрийг одоо заавал энд яриад чаах шээ. Жам хүн бас халтарч болно шүү дээ тийм. Халтарч тохиолдолтой. За сошиал сүжиг одоо ингээд байн ахаал амьдралдаа хэм маяг болгоод ашиглаад яваад байгаа. Одоо Facebook-ийг. Чад төлөвлөгөө байна уу? Хүн бол ашиглаж авч би ч гэсэн яаш. Ашигтайгаар юу чи өөрийнхөө зохиосон дуу дуртай юу? Би зөвхөн Биш. Чиний тухай зохиосон дуу. чи яг дуу муу юм уу? Зүгээр айч дуртай аюу муу юм шүү. Тийм. Аха тэр хүн ингээл миний төлөө ингээл цагаа өрөөлтий юм хийж байгаа гэж чи бодсон шүү дээ. Юу ямар мэрэгчлээ өгөх тийм. Мэрэгчлээ сонгосон. Дотоод засал. Интерьер. Биш нэмлэг таалбартай. Бүр зүрх мөр сэтгэл санаа Зүрх мөрх бол байсан юм. Амьдрал нь өөрөөсөө жоохон тийм баа. Зүрх сэтгэлийн засалхгүй бол ингэ жоохон онцгой болчоод яваад тааш надад харагдаад байна. За одоо ийм боломж өгд юм болов. Одоо та маш олон одоо дагалдагчтай тий би Facebook-ыг ашигладаг болохоор найз нартай ч юм уу тий маш олон лайктай ч юм уу би тийм хүн гэж таныг ойлгож байгаа. Ямар ч гэсэн тэр сошиал сүлжээнд бол та маш их хүндэгдсэн маш их хүмүүс тань ингэж бичдэг тийм хүн гэж ойлгож байгаа. Сайнэр ч юм уугаар ч. А энийг бизнесийн зорилгоор ашиглах боломж одоо баг болов. Ер нь анхандаа тэгж бодож байгаахгүй. Одоо өөрийнхөө одоо Facebook-аа зүгээр пэйж болоо тий ямар нэгэн төрлийн одоо шоп ч юм тиймэрхүү юм зүйл ажилуулъя гэж бодож байсан чинь зүйлдээ ингээд дими юм шиг санагдаад. Яа. Одоо яхтай одоо ингээд хитрхээ би нөгөө нэг хитрхээ одоо ингээд тийм босод шиг карьер тийм болчихгоо. Зүгээр л яг өөрөө зүгээр нам.
Тэгээ уулын зүгээр гой хөгжүүлээд савн шампаны рекламч утгаа хийгээд явбал тий. Битээр ч ахтай энэ нэвтрүүлгийг бас зүгээр хүсэл сонирхолоор хийж байгаа. Тэгэхээр бол дуртай. Хүмүүст юм үзүүлээ, хүмүүст гоё Монголын сэтгүүл зүй одоо ямар төвшөнд байх хэвээр юм. Энэс яаж залуу хүмүүс угшаад хүмүүлж явах хэвээр ч юм уу тий. Тэгээ анаа Facebook-ээр явж байгаа учраас Facebook-ийн эрх мөчүүд тэрийг бас амар сайн ойлгох хэрэгтэй. Бас юм алдартай хүмүүс ч оролцсон, олонний танд хүмүүс ч оролцсон, жирийн хүмүүс ч оролцсон. Хамгийн гол нэг Facebook-ээр YouTube-ээр зэрж байгаа учраас Facebook-ийг хүмүүс нэг явуулж байгаа. Чи маань зүйл үзсэн үү? Үздэг. Баян үздэг алгасгүй. Баярлалаа. Тэмүүлэн одоо монголчээр бичгээд тэмүүлийн гүмдүү төсөмбөө гэж бичсэн шүү дээ. За тэмүүлээ. Одоо ингээд Facebook руу ингээд орно шүү дээ. Хамгийн түрүүнд одоо муулсан юм танд гой санагддгүй. Одоо магтсан зүйл чинь сайхан санагддаг. Мэдээж хүн л юм чинь магтсан л сайхан санагдаж байна. Алийг болох нэг муусан юм шиг. Чи хүний доор боосон юм бичсэн үү? Юу. Хүмүүс даа. Тэпэ юм эстамо тэргээгүй. Яг зүгээр шүүмжлэх маягаар бичиж байсан. Чи ихтэй боосон дээр бас биччихдэг те. Биччихдэг. Би хэрвээ Facebook-ийн идэвхтэй хэрэглэж болох юм бол би хизээч хинэгч муулахгүй. Яалаач муулахгүй. Тэр хүн буруу юм хийсэн ч гэсэн би муулахгүй. Зүгээр харин би нөхөрсөг гоё байдлаар ч юм уу. Энэ бол ингэж ячаач юм бол өөрөө чинь зөв надад бол таарж байгаа. Гэхдээ ингүүл ямар бол гэдэг талаас нь хэрэгс би агаач чадахгүй. За эдний дуусч дандаа нэм бах дуусгадаг. Битээр байраа солилцоогоо өстэй. Хүн бол миний бодлоор бол яг тухайн өдрийнхаа мууд характер тэ сэтгэл санаа байдал болт юм шиг байна. Нэг өдөр аста гоё байшгүй маргаас наамын авснуудаа бүгдийг бодоод авч хайсан ч гэдэг юм уу те. Тэгээ хажууд байгаа ерөнхийдөө бол нойрч бас юм болж байгаа юм шиг байна шүү дээ. Тэгээ манай нэвтрүүлгийг зочноор оролцож Facebook-ийн ирэх бол маш их баярлалаа. Баярлалаа. Өөрч юм бас баярлалаа. За Тэгээд ерөнхийдөө би та яарт ах өнөө стон Facebook дээр баг цагт. Ерөнхийдөө Яг гэх юм бол тэрний оронд Япон ресерч болж байна, Итэли ресерч болж байна, Солонгос ресерч болж байна. Эсвэл солонгос хэлний гэрээ багш хамгаалал англи хэлний гэрээ гаргаж байгаа. тэгээ бид нар нэг юм ихэд бас ер нь л баг зарцуулах хэрэгтэй гэж би бодож байна. Хэрэглэлгүй л яг гоо тийм. Гэхдээ залуу хүн байна. Хамаг юм нэг 3 дэлгэцийн санаа мөрмөргүй штэ. Гар утас дэлгэц, телевизээр дэлгэц, компьютер дэлгэцний 3 дэлгэцийн системд орцсон. багын явдал санагдав байна. Facebook-ийн тухай хитэн үг, copy, like, share, left-in BMC болдогоос мань нараад буцсан хүмүүс эцэн хоолороо октодон чек. Бусдын төлөө буян бол живгүй зураг share. Бүхэн ав шиг өөрийн хатад тараагаад эштэй та юу эсвэл баяжин шүү. Гэж мэгэл бааны нойлд оцоо цорвож өөрийгөө авч хааки согтоо зургийг найс нүдэн самч. Copy паста ерөн нэрбийн зэрэг мэрэг авчаарай. Лайка сайтан болцсон гарууд овчоодасаа башчаа. Статуса single болгоод октод руу пок. Дади сэтгэл клик араас батсан хүмүүс жоод